Frame design та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ өнөөдрийн хичээлээр та бүхэнд одоо Photoshop-ийн одоо нэмэлт таталтуудыг одоо шинэ эффект эсвэл шинэ өнгөний хувиргалтуудыг татах, за тэрнийг мөн яаж хаана яаж оруулах талаар одоо хичээл орох гэж байна. За тэгээ эхэлцгээе. За юуны түрүүнд та нийт руугаа ороод за тэгээд pre-download за тэгээд brushes. За ингээд шууд гараад ирж харж байгаа. За тэгээд brush маш олон төрөл байгаа гэдгийг хэлье. За тэгээд та өөрийнхөө хүсснээ сонгож аваад за одоо таныг үзүүлье. За энд ингээ brushуд байна. За тэгээд нэгэн дээр нь дараад за ингээд одоо энд ингээд download file гэдэг байгаа. За ингээд шууд татна. За тэгээд татсныхаа дараа яах вэ гэхээр та brush дээр тааруулж агаад за тэгээд энэ хажуу тал руу гарч агаад за тэгээд load brushes. За тэгэхээр тэгээд татсан хэсэг рүү ороод downloads. За тэгээ энд нэг brush байна. За энэ түрүүний татсан. За тэгээд энэ brush-ыг шууд оруулаад тэнгуут ингээд таны brush-ууд ингээд доор нь одоо ингээд уншсан байна гэсэн үг. За нэг жоох хэрвээ та brush-ийнхоо жоохон хэмжээг нь жоохон том болгох эсвэл за энэ small, large за ингээд large гэхээр ингээд том болно. Тэгээ илүү сайн харагдана. За тэгээ энд ингээд brush-ууд байна. За тэгээд brush одоо нэг туршаад үзье. За ингээд харж байгаа ингээд хэлбэр нарагдаа. Тэгээ хэмжээг нь багасгахыг хүсвэл энэ дээрээ одоо дээд талд нь хэмжээ нь багасгалтна байгаа. За одоо нэг дараад үзье. За ингээд brush-уд. За ингээд brush-ыг одоо хэрхэн хаана хийх талаараа мэдж авлаа. Тэгээд дараачийн бас нэг өөр нэг хэсэг байдаг. Тэр нь юу гэхээр gradient map гэдэг одоо өнгөний эффект байгаа. За тэгээд тэрийг хаанаас авах вэ гэхээр одоо бас түрүүтэй адилхан. За pre-download gradient за ингээд өөрөө гараад ирнэ gradient map. За тэгээд за энд харж байгаа gradient mapping, за gradient maps гэдэг automatic gradient maps. За ингээд Photoshop-ийн gradients гэдэг. За энэ gradients нь яадаг вэ гэхээр за би та бүхэнд өмнөх хичээлдээ хэлжсэн баг. За маш олон одоо өнгөний одоо уусамтлууд байгаа. За тэгээд энэ ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэхээр одоо таны зургийг одоо маш өнгөлөг болгож өгдөг. Тэгээ янз янзын өнгөтэй. За тэгээд би сая нэгийг татчих авсан. Одоо танд үзүүлье. За юуны түрүүнд open. За тэгээд за нэг зураг оруулчих. За тэгээд одоо gradient map за ийшээ ороод за эсвэл дээд талаараа орсон ч болно. Гэхдээ энэ илүү бах. За тэгээд gradient map. За ингэхээр таны дээд талд ингээд гараад ирж харж байгаа. За тэгээд энийг аваад за тэгээд би тэгэхээр шинээр эхлүүлээдгээ. За тэгээд set gradients. За ингэхээр энэ бол хамгийн одоо Photoshop болгонд байдаг gradient map. За тэгээд хэрвээ шинийг уншуулахыг хүсвэл за одоо replace the gradients. За тэгээд таны татаж авсан gradients чинь нэг ийм зурагтай болно. За icon-тай. За тэгээд энийг шууд идэвхжүүлэнгууд таны шинэ gradient-үүд одоо ингээ гарч ирнэ. За одоо энэ зураг нь өөрчлөгдөж гарч байгаа. За одоо нэгийг сонгож аваад за тэгээд окей дарна. За тэгээд энийг одоо ингээл зүгээр байлгах нь гэж бодсон хэрэггүй. Зүгээр энэ дээд талдаа янз янзын өөрчлөлт хийсгүүд байгаа. За харж байгаа. Ийм байсан болвол одоо нэг бүсч харуулъя. Та уусгалтаа зөв өгвөл тэгээд таны зураг одоо
маш гоё тод өнгөтэй болж өгдөг. За харсан. За тэгээд opacity-г багасгахад та тод байх одоо ямар байхын та өөрөө шийдэж болно гэсэн. За ингээд нэг нь дуслаа. За тэгээд дараачих нь юу вэ гэхээр одоо text layer гэж бас нэг нэмэлт таталт байдаг. Одоо татах. За тэрийг яах вэ гэхээр одоо үзүүлээ. Download, pre-download, text style. За ингээд text style гээд гараад ирж байгаа. За тэгээд энд маш олон text стайлууд байна. За энэ янз бүрийн. За тэгээд та энэчнээс өөрийнхөө хүснээ сонгож аваад тэгээд янз бүрийн одоо гоё юмсаг текстүүдийг хийх боломжтой. За тэгээд би танд одоо нэг нь үзүүлье. За юуны төрөнд үгээ бичсэн байх хэрэгтэй. За тэгээд үгээ бичсэнийхаа дараа за энэ FX руу орж агаад за тэгээд хамгийн дээр нь styles гэдэг байгаа. За тэгээд style одоо уншуулъя. За юуны төрөнд set styles. За тэгээд шинээр за ингээд та icon-ыг харж байгаа. За нэг ийм дүрстэй байна. За тэгээд энийг идэвхжүүлээд за энэнгuu таны шинэ text стайлууд гараад ирнэ. За одоо ийм болж байна. Ийм. За эсвэл ийм чулуу. За тэгээ янз бүр болж болно. За тэгээд мэдээж text style-ыг дагаад мэдээж одоо font маш чухал үүргийг гүйцэтгэдэг хэлмээр байна. За тэгээд font-ыг та мэдээж pre-download. За тэгээд fonts. За тэгээд graphics fonts гэдэг бүр тусгай font-ийн сайт байгаа. Font. За ингээд энд янз бүрийн одоо font-ууд байгаа. За тэгээд хэрвээ та татаж авсан font-оо за ингээд шууд download гэж татаж аваад за тэгээд тэр font-а хаашаа ирэх вэ гэхээр сэрэг ороод Windows за тэгээд fonts. За тэгээд хэрвээ таны font одоо татаж авахдаа нөгөө WinRAR-аар одоо нөгөө багталсан байвал тэрийг extract хийр гэж хагаад за тэгээд гаргасныхаа дараа энд copy paste хийж font-оо суулгаарай. Тэгээд font-оо суулгасныхаа дараа тэгээд шууд таны font энд гараад ирнэ. За тэгээд бидний өнөөдрийн хичээл ийхүү дууслаа. За тэгээд дараач хичээлээр өшөө олон мэдээлэл хичээлүүдийг хүргэх болно. За тэгээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.